Монгол төрийн сахиусны лагшин Эрдэнэ бэлэгтээ тунгалаг бичрэлт хутагт лувсан хайдав. Гүжир хамб нийслэл хүрээний голын чоожин Эрдэнэ бэлэгтээ тунгалаг бичрэлт хутагт ард олноо чоожин лам хэмээн алдарсан лувсан хайдав. 1872 онд цаст төвдийн Шулаа хэмээх газар түшмэл гончиг сэрэнгийн гэр бүлд мэндэлжээ. Тэрээр 1874 оны намар халахын бурхны шашны тэргүүн Жавзан дам хутагтын хувилгаанаар тодорсон ахыгаа дагалдан гэр бүлийнхний хамт Монгол оронд ирсэн юм. 1880 оны үед хүрээний шашин ном хуврагын хэрэгтэй тэргүүлэгч Хамб Номон хан Балдан Шоймлон 8 дугаар бүгд Жавзан дам хутагттай зөвлөлдөн Монголын бурхны шашныг хамгаалуулах зорилгоор лувсан хайдвыг чоожин буюу номыг тэтгэгч сахиус оршон буулгах гүдэн булан болгохоор төвд орноос сэтв сахиусны өмнөөс буудаг гүдэн буламтныг өрн ирүүлж сахиус оршон буулгах эрдэм ухаан заан сургажээ. Лувсан хайдвт тухайн үед номыг тэтгэгч сахиус буулгах бэлэг тэмдэг нэгэнт бүрдэжгээд байсан хэмээн үздэг. Чингэж хэдэн жил хичээнгүйлэн суралцснаар их сахиуснуудыг оршон буулгадаг болжээ. Тэрээр догшин сахиус оршон буулгах анхны сүм өргөө байгуулагдсан үеэс Гүжир хамбын тушаалыг хajсан бололтой бөгөөд 1908 онд тунгалаг бишрэлтэд сол, 1911 онд улбар шар жолоо, 1912 онд гүдэмбийн өргөмжиллийн тамга, хойч өдөр үе дараалан тодорхой хувилгаан, 1914 онд хутагт цол, хутагтын тамга, 1915 онд улбар шар тор, найчун сахиусны шашны тамга, шүхэр, барсын сүүл, өршөөлийг хэрэгжүүлэгч сумын лам хуврагуудыг захирах тамга зэргийг тус тус шагнан хүртээсэн байна. Эрдэнэ бэлэгтээ тунгалаг бишрэлт хутагт лувсан хайдвын сахиус оршон залсан үедээ буулгасан зарлаг айлдварт голчлон Эзэн хаан 8 дугаар бүгд Жавзан дам хутагт улсын эхэд агин нарын улмын Линхуа бат орших төрийн хэрэгт харьцлах шалтгаан гадаад дотоод нууцын барцад зэтгэр хорлолоос хамгаалах арга ухааныг заадаг байсан нь Монгол төрийн сахиусны гүдэн буламтан байсныг илтгэдэг. Хутагт лувсан хайдвын эрдэм чадал нэр хүн нэмэгдэхин хэрээр халахын зарим язгууртнууд өөрсдийн харьяат ардаа шав болгож мал сүрэг өргөж байсан юм. Түүнчлэн түүний нэр алдар зөвхөн монголчуудын дунд төгсөн бус хөрш зэрэгэлдэх улс орны ард дундаж төгсөн нэгэн байсныг хаан Торс улсын цэргийн зүтгэлтэн дэслэгч Семеновын чоожин гэгэн Орос орныг сайн мэддэг байлаа. Тэрээр урдчлан харах талаар онцгой авьяастай нэгэн байсан бөгөөд би түүнтэй байнга уулздаг байсны хувьд санаанд багтах аргагүй үйл явдлуудыг урдчлан харж яг хэлдэг байсныг гэрчилж чадна хэмээн дурдтгалдаа өгүүлснээс болон мөн улсын харьяатай зарим бүрээдүүд Монгол улсын бүх зэргийг захируулах санал гаргаж байсан зэрэгээс харагддаг. Монгол төрийн сахиусны их гүдэмб лувсан хайдвт олноо өргөгцний 8 дугаар оны 2 дугаар сарын 16 буюу аргын тууллын 1918 оны 3 дугаар сарын 28-ны өглөө Ухаанбаатарт хөвчин тохиолдож эмэг үрмээр засуулсан боловч эсэларшин луу цагт жанж халжээ. Түүний хойд дүрээ төвдөд тодорсныг Монгол орон залхаар 1922 онд шавнар нь ардын засгийн газраас мөнгө санхүүгийн дэмжлэг хүссэн боловч амжилт олоогүй юм. Ингэснээр түүний хувилгаан дүрийг Монгол оронд залж чадаагүй байна. Эрдэнэ бэлэгтээ тунгалаг бишрэлт хутагт лувсан хайдав. Тусгаар тогтносон Монгол улсын эзэн хаан шашны тэргүүн ахыхаа шашин номын бат түшиг Монгол төрийг аюул өхнөөс номын ёсоор хамгаалах түүхэн үрэг хүлээсэн өдгөө мэдэгдэж байгаа цорын ганц төрийн их гүдэн буламтан төдийгүй. Гүдэмбийн өргөмжиллийн найчун сахиусны хутагтын харьяат сумын хувраг тушаалтныг захирах тамга барьсан хутагт байсан юм.